их байгаад байгаа. Оролт хийхгүй нөхцлүүд нь. Энийг ялгаж сурахгүй болвол зөвхөн оролт хийх нөхцлөө бол тодорхойлчихж байгаа. За би ийм нөхцөлд арилжаа хийнэ. Гэхдээ оролт хийхгүй байх нөхцлөө бас тодорхойлох ёстой байгаад болж таарах гэдэг байхгүй. Тэгвэл энэ хоёрыг ерөөсөө ялгахгүй гэдэг байхгүй. Дунд нь хайлж очрол тэгээд дунд нь төөрснө энэ зөв үү энэ буруу юу гэдэг нэг юм дунд нэг юм юун дунд яваад байгаа шүү. Тэгээд нэг надраар за энэ зөв юм уу энэ буруу юм уу энэ зөв хийчихв буруу хийчихв тий. За тэгэхээр оролт хийх нөхцөлийг тодорхойлоогүй учраас ямар нөхцөл үүсэхээр би оролт хийхгүй байх вэ гэдг нь байхгүй учраас бүх юм оролт хийхээр юм шиг харагдаад байгаа ч юм шиг тий. Заавал яаж хийж яагаад би энэ дээр нэг юм зохиож байгаад орохгүй бол сэтгэл санаа нь амрахгүй байх шүү. Тэгэхээр тэр нь өөрөө юу гэж хэлээд байгаа юм гэхээр оролт хийх нөхцөлийг тодорхойлоогүй оролт хийхгүй байх нөхцөлийг тодорхойлоогүй байгаа. За оролт хийхгүй байх нөхцөлөө тодорхойлоод оролт хийх нөхцөлөө хоёулангийн тодорхойлчих юм бол яах юм? Чамд асуудал байна уу? Тэгвэл ямар асуудал тулгарх юм? Хэрвээ энэ хоёр хоёулаа байх юм бол тэгэхээр арилжаа яаж харагдах юм? Тэр их хүмүүс энэ байгаад байгаа юм тий. Бас хөөрхөн нэг энийг бас тодорхойлсон байгаад байгаа маа чи. За би ийм үүсэн гот оролт хийшүү гэдгээ тодорхойлсон байна. Гэхдээ яахгүй байгаа шүү дээ. Тэр тогтмол яг энийг хийж чадахгүй байгаа шүү дээ. Яагаад хийж чадахгүй байгаа? Тэр би оролт хийх чинь нөхцөлөө тодорхойлсон. Би нөхцөлөө чи мэдчихэж байгаа шүү дээ. За ийм нөхцөл бүрдэх юм бол би оролт хийнэ гэдгийг чи би мэдчихэж байгаа шүү дээ. Тэгээ чи яагаад тэрийг хийж чадахгүй байна гэж бодож байна? Нөгөө оролт хийхгүй байх үедээ бага оролт хийдсэн тэгэл. Тэгвэл чи оролт хийхгүй байх үеэ ялгаж чадахгүй шүү дээ. Тий, ер нь бол тийм л юм байл л дээ. Тэгээ сая 4-5 дахад яг тэр процесс давтагдсан. Тэгэхээр оролт хийхгүй байх нөхцөл хийх нөхцөл хоёр нийлэхээр юу болох юм? Энэ хоёрыг нийлүүлчих л. Өөрсдөө зам болчих гэнэ. Тэгвэл нийлүүлчих юм бол ер нь тэгээд таньдаг л болчих юм бол тэгээд энэ асуудал болчих. Таньдаг л болчих юм бол асуудалгүй болчих гэдэг шүү. Тэгэхээр чи танихгүй байгаа шүү. Танихгүй учраас энэ хоёрыг ялгаж чадахгүй байгаа шүү. Тэр энэ хэсэг нь байхгүй байгаа шиг. Энэ хэсэг нь чамд байхгүй байгаа шүү. Тэр ерөнхийдөө энийг оюулынгийн нийлүүлэх юм бол чи маркетинг тэр чигт нь уншиж сурахгүй бол ялгаж чадахгүй гэсэн үг болж таарах гэдэг шүү. Зөв үү? Энэ хоёр чинь нийлбэр нь маркетер чигтэй мөн биз дээ. Ингэж хэлвэл чамд илүү амархан харагдана тий. Дунд нь хоёрын тоо гарч ирвэл ороорой. Тэр амархан байна. Ялгаж болж байна энийг. Болно. Энэ хэр амархан байна. Ялгахад. Окей. За энтэй ижлэх юм те. Улаан онг гарч ирвэл ороорой. Тэгсэн чи тэр чигтээ улаан болчихдаг юм. За ингэж л да нэг за ямар ч гэсэн энэ дунд нь нэг улаан онг байгаа гэж тодорхойлчихсан. Улаан онг тий. Энэ концептыг ойлгож байна миний ярих гэдэг юм. Арилжаа нэг ийм л гэж хэлэх гээд байгаа байхгүй юу? Оролт хийхгүй үеуд нь явж ирсэн нэг оролтын үе гарч ирсэн. Оролт хийхгүй үеуд нь явж ирсэн оролт хийх нь гарч ирсэн. Оролт хийхгүй үеуд нь явж ирсэн оролт хийх үе нь гарч ирсэн. Оролт хийхгүй үеуд нь явж ирсэн оролт хийх үе нь гарч ирсэн. Тэнгуут энэ дундаас чинь чамд 1 2 3 4 боломж байсан л болж таарах гэдэг юм л. Тэгэхээр энэ хийхгүй үе чинь 1 2 3 4 5 6 7 8 9 үе байсан ч юм уу те. Заримдаа 1 2 3 ч байж магадгүй. Заримдаа 1 2 3 4 ч байж магадгүй.
Тэгэхээр оролт хийх энэ хоёрыг тэгвэл яавал чи ялгаж сурах юм? Энэ шиг ялгачвал амар биш байна уу? Чамд хэр амархан байх вэ? Дунд нь дөрөв хэллээ шүү дээ. Нэгийн тоо хоёрын тоон ялгагдаж байна уу? Ялгагдаж байна. Тэгвэл зөвхөн хоёрын тоо гарч ирсэн үед би арилжааг хийнэ. Тэгэхээр энэ дээр яг тэр ялгаа нь байхгүй байгаа байхгүй. Тэгэхээр яг ингээд нэг дунд нь нэг төөрцсөн юм шиг те. Энд яг оролт хийх юм уу, хийхгүй юм уу? Оролт хийхгүй бол яагаад хийхгүй юм? Яавал хийх юм? Оролт хийхээр бол яаж хийх юм? Яг хаана хийх юм? Хаанаас нь орох юм? Хаана гарах юм? Хаана стоп лоссоо хүлээх юм? Хэдэн стоп лосс хүлээх юм? Хаана худлаа болсон гэж чи тодорхойлох юм? Хаана дахиж оролт хийхвэл хийх юм? Тэр мэдээлэл байгаа юу та нарт? Би мэдээлэл амархан болчих байх уу? Тэр мэдээллийг хэн гаргаж авах юм? Яаж гаргаж авах юм? Өөрөө журналууд л гаргаж авна да. Тий, чи журналаа хөтлөж байгаа чи өөрөө гаргаж авахгүй бол хүний имийг яаж болдгоо гэдэг. Тэндээс чи арилжааг хийж байгаа журнал дундаас туршлага авахтаа энийг гаргаад авчдаг л болддог л болж таарах гэдэг байхгүй. Тэгэхээр бүх юм журнал дотор ч байгаа тодорхойлцдог л болж таарах гэдэг шүү дээ. Оролт хийхгүй юуд нь яагаад хийхгүй юм гэдэг шалтгааныг чи өөрөө гаргаж олно гэсэн үг. За ингээд хэдүүлээ яриад үзье заяа. Арх ууж болохгүй. Муухай. Яагаад ууж болохгүй юм? Хүмүүс тэгж ирсэн юм уу? Эсвэл чи өөрөө муухай гэж хэлсэн юм уу? Тэ? Өөрөө муухай гэж бодож байгаа юм уу? Тэгэхээр чиний шалтгаан хэрэгтэй байгаа шүү дээ. Хүмүүсийн шалтгаан биш шүү дээ. Хүмүүс зарим нь тэгэл нэг одоо юу гэдэг нь те ямар шалтгаанаар уухгүй ч гэдэг чинь те тамхи татаж болохгүй ч юм уу те хүүхдүүдэд чи хэлээд шүү дээ хүнд хэлээд шүү дээ чи арх ууж болохгүй муухай. Яагаад? Хүмүүс тэгж ярьдаг болохоор уу? Тэгэхээр хүний шалтгаан өөр байх гэдэг шүү дээ. Миний шалтгаан өөр байх гэдэг шүү дээ. Чиний шалтгаанаас өөр байх гэдэг шүү дээ. Тэр шалтгаан байхгүй болохоор яах вэ? Зүгээр л ууж болохгүй юм уу? Яагаад ууж болохгүй юм бэ? Тэгэхээр яг энтэй ижилхэн концепт шүү дээ. Яагаад гэдэг шалтгааныг би бол мэдж байгаа. Өөрийнхөө шалтгааныг яагаад энэ арилжааг хийж болохгүй вэ? Яагаад гэвэл би хийгээд үзсэн тэгээд болоогүй учраас болохгүй байсан байгаа байхгүй. Жишээлбэл годомжинд явж байхдаа би арилжааг хийж болохгүй. Машинд суугаад явж байхдаа би арилжааг хийж болохгүй. Яагаад гэвэл миний журнал дээр би машинд сквал бол годомжинд явж байхдаа хийсэн арилжаанууд дандаа алдагдaltaй байдгийм аа. Тэгэхээр би шалтгаанаа мэдээд байгаа байхгүй. Тэгэхээр шалтгаанаа мэдж байгаа учраас би энэ арилжааг хийж болохгүй. Тэгэхээр чиний шалтгаан чинь годомжинд явж байгаа чи хийсэн арилжаа чинь ондог байж болно шүү дээ. Минийхаас өөр байх гэдэг шүү дээ. Тэр шалтгаан байхгүйгээр юмыг хийхээр энэ өөрөө нэг юм тэрийг юуг хүлээж авдаггүй юм шиг байна. Яагаад гэдэг шалтгаан байхгүй учраас энийг хийж болохгүй гэж зүгээр хэлчих юм бол яагаад гэж асууж шүү дээ. Тэгэхээр яагаад гэдэг хариулт нь чамд байгаа байхгүй. Надад биш. Би 5 дахь өдөр жишээлбэл арилжааг хийдэггүй. Би хэлсэн шүү дээ. Би өглөө арилжаа хийдэггүй. Тэгээ өглөө арилжааг тэгэхээр чи ингэж ойлгох гэдэг шүү. Анар багш өглөө арилжааг хийдэггүй гэсэн. Тэгэхээр би өглөө арилжаа бас хийхгүй юм байна гэдээ ойлгохоор буруу болчих гээд байгаа байхгүй. Ягаад би өглөө арилжаа хийдэггүй гэхээр би өглөө босдгүй юм байгаа байхгүй. Өглөө босдгүй юм чинь би өглөө босож арилжаа хийж чадахгүй юм байгаа. Тэгэхээр энэ чи буруу зөв юм асуудал биш шүү дээ. Би өглөө хийдэггүй байгаа. Тэгээд тэр нь чи хийхгүй гэсэн үг бол биш шүү дээ. Тэгэхээр энэ шалтгаанууд чинь өөр. Чиний хувийн шалтгаан ч юм уу те. За оролт хийхгүй ягаад шалтгаан ямар шалтгаан байгаа гэдгээд тэгвэл чи яаж олох юм те. Тэгвэл сая ярьчлаа шүү дээ. Дахиад асууя л та. Бутгаж асууя л та те. Оролт хийхгүй шалтгаанаа чи яаж олох юм? Оролт хийж болох юм лу. Журналаас харна. Оролт хийж болох юм.
оролт хийхгүй шалтгаанаа чи дахин хийгээд байгаа алдаануудаа за би ингээл энэ дээр л орж болохгүй юм байна да гэж журналаас л гаргаж авах гэдэг юм л да. Тэгэхээр чиний өөрийн чинь хийсэн алдаан дээр алдаа гэдэг зүйлээс чинь алдагдал гэдэг зүйлээс чинь харж байгаад за энийг хийж болохгүй юм байна да. Тэгэхээр алдаад идэв юм. Тэгэхээр тэр чи шалтгаанаа олчихлаа шүү дээ. Тэгэхээр чи өөрөө шалтгаанаа ч мэдчихлээ шүү дээ. Би чамд тэгэхээр тэр шалтгааныг хилдэг биш гэж хэлээд байгаа шүү дээ. Тэгэхээр яагаад би чамд хилдэггүй гэхээр чи өөрөө чи ойлголоос тол болж тараад байна л да. Өөрийнх нь туршлага дээр тулгуурладаг л болж тарах гэдэг л да. Би яагаад энэ арилжааны нөхцөл дээр арилжааг хийж болохгүй. Яагаад гэвэл би алдаадсан учраас. Чи хариулт нь амархан биш байна уу? Би алдаадсан учраас хийхгүй юм байна да. За яавал би тэгвэл оролт хийх вэ? Дөрүүлээд асууя л да. Надад ямар шалтгаан байвал би оролт хийх үү? Би оролт хийх шалтгаанаа яаж мэдэх юм? Яаж тодорхойлох юм те? Олоо тавил. Чи амархан биш байна уу? Ашиг хийгээл байвал өө энийг чи би хийх хэрэгтэй юм. Чамд өөр ямар шалтгаан хэрэгтэй юм? Өөр шалтгаан хэрэггүй үстэй. Ашиг хийгээл нэг ямиг хийгээл тэр чи ашиг хийгээл ах юм бол тэр чи чиний шалтгаан мөн бидтэй. Өө би энийг хийгээл ах юм бол мөнгө хийгээл ах юм байна. Энд ч гэсэн ажиллах юм байгаа. Би алдагдал хүлээгээл ах юм бол өө би энийг хийхгүй юм байна. Тэр чи шалтгаанаа ингэж гаргаж явах гэдэг байна. Тэгэхээр энийг чи өөрөө мэдхийн тулд явах гэдэг юм гэхээр асар их арилжаанууд хийн л гэсэн үг. Тэр арилжааг тасалж болохгүй хийн банк суралцсан гэдэг энийг л яриад байгаа юм л да. Яагаад гэдэг шалтгааныг гаргаж явахын тулд. За би яагаад гэдэг шалтгааныг өгж болтгоо гэдгийг өөрөө нэг түүхэн дээр ярьсан шүү дээ. Нэг хүмүүс хэлэхдээ за энийг хийж болохгүй шүү гэсэн чинь нөгөөдөл чи яг тэрийг хийгээд идэв. Уул би хийж болохгүй л гэж хэлсэн юм да гэсэн чинь өөрөө яагаад гэдэг шалтгааныг мэдэхгүй учраас тэр хийгээд байгаа. Болж таарах гэдэг юм л да. Ийм шалтгаанаар хийж болохгүй шүү гэдэгт очиж яг тэрийг нь хийдэг юм байл л дээ. Тэгээд сүүлдээ ингэж бодсон. За баг энийг хийцэн амар юм шүү. За одоо бол яаж явдаг болсон гэхээр наадгаа хийчих те. Хийгээд үзчих. За яг юутай л ажиллах юм бол таарах гэдэг юм л одоо юу гэдэг юм. Үнээс жоохон хүүхдийг алхад сурж яхад нь чи бити бүдэрч унаараа гэж хэлээд байвал нөгөө чинь бүдрэхгүй байна гэж байхгүй л байгаа байхгүй. Тэгэхээр ямар нэгэн өөрөө заавал бүдэрч үзснийхаа дараа нэг юм шат шиг юм байдаг юм байна. Энд дээр гიშ дали гიშгчээр ингээ унцт юм байна гэж өөрийнхөө юугаар л ойлгох хэрэгтэй юм шиг байна. Өөрөө заавал тэрийг харах хэрэгтэй юм байл. Тэгэхгүйгээр яг хилцэхээр өөрөө үзээгүй учраас тэрийг хүний толгой дотор нь буудаг юм шиг байгаа. Тэгэхээр толгой дотор нь илүү сайн бууж байгаа юм одоо хэлхээс илүүтэйгээр баг өөрөө үзчихэд ингэж болдгоо юм байна даа гэсэн хамаагүй зүйл юм шиг. Яг тэрнтэй ижилхэн арилжаан дээр ирэхээр яагаад байгаа юм гэхээр хийгээд үзэлтэй. Тэгээд хэсэг хийж үзсний дараа ингэж болдгоо юм байна да. Энд чи ашигтай гардггүй юм байна. Тэгэхээр туршлага дахин хийж байгаа гэдэг юм чинь энэ дээр чухал байлж таарах гэдэг юм тийм. За тэгэхээр арилжаа өөрөө цаг шаардна гэдгийг эндээс ойлгочлаа тийм. Ягаад туршлага авахын тулд тэр олон арилжааг хийгээд дундаас нь ингээд англиад нэг юунуудын за хүний тархич нь өөрөө нэг юм айгу юу байгаа юм аа. За conscious mind гэж байгаа, subconscious mind гэж байгаа тийм. Энэ subconscious mind өөрөө ямар үүрэгтэй байдгийг гэхээр дад тухамсар шүү дээ. За дад тухамсар өөрөө ямар үүрэгтэй байдгийг гэхээр альва зүйлийг автоматч болдог. Автоматч болдог гэхээр юуг чи олон дахин хийн тэр зүйлийг автомат болгодог гэсэн. За жишээлбэл хаалганы бариул гэдэг нэг юм. Хаалга гэдэг зүйлийг онгойлгохдоо яаж онгойлгоод байгаа юм гэхээр би бариулнаас нь бариад доошоо дараад наашаага татна тий. За ийм гурван үйлдэлтэй байгаа даа тий. Бариулнаас нь барина, доошоо дарна, наашаа татна. За энэ гурван үйлдэлийг би эхлээд ухамсартай майндаар хийнэ гэсэн үг. Хүүхэд байхдаа бид нар яаж хаалганаас татад сурсан гэхээр ухамсартай хийж үзчихийч те. Эхлээд одоо юу гэдэг хаалга онгойлгож чадахгүй нэлээд үдсэн байх нь шүү дээ. Тэгээд хүнийг харж агаад эндээс ингээд нэг хаалганы бариулаас бариад доошоо дараад татдаг юм байна. За ингээд татлаа нэг удаа хийлээ, хоёр удаа хийлээ, гурван удаа хийлээ, дөрвөн удаа гэж олон дахин давтсаар байгаа тэр нь давтамж нь өөрөө автомат болж байгаа. За тэрийг автомат болгодог үйлдэлийг
юу хийдэг вэ гэхээр subconscious mind буюу дагалт тухамсар хийдэг те. За дагалт тухамсарт нэгэнд автомат болоод орцсон болвол энэ өөрөө тэр чигтээ паттерн болоод үлдчихэж байгаа. Чи автоматар хийдэг л учраас бодох шаардлага байхгүй. Байнга л хийдэг учраас чи хаалга онгойлгохдоо би энэ хаалгыг яаж онгойлгох вэ гэж бодоод байхгүй шүү дээ. Шууд хаалгаа онгойлгоод түлхүүрээ жишээлбэл түлхүүрээ хаалгаа яаж түлхүүрээр онгойлгодог юм те. Түлхүүрээ хийгээд нэг бодоод тах шаардлага байхгүй. За яагаад бодохоо болцсон гэхээр энийг өөрөө автомат болцсон учраас. Дагалт тухамсар өөрөө автомат болгоцсон учраас. Тэгэхээр conscious mind-ийн хийдэг үүрэг нь өөрөө тэр юу энэ гурван алхантыг эхлээд хийдэг гэсэн үг. Ухамсартайгаар хийдэг гэсэн үг. Тэгээд энэ паттерныг давтамж болгоод дахин хийсрээгээ давтамж болгохоор энэ subconscious гэдэг mind нь аваад автоматжуулчихж байгаа. Тэгээ автоматжуулчихж байгаа учраас чи дахиж бодох шаардлагагүй автоматар хийгээл юм гэсэн үг. Автоматар хаалга онгойлгоолно гэсэн. За яг тэрнтэй ижилхэн эхлээд conscious mind-н дээр яах гэдэг юм гэхээр тэр нэг ямар дүрм байгаад байгаа арилжаан дээр ямар паттернаар яаж хийх юм, ямар дүрмээр ямар сетапыг яаж хийх юм гэдэг юмнуудыг эхлээд conscious mind-аар хийгээд үзнэ гэсэн үг. Хэд дахин хийж үзнэ гэсэн үг. Тэгээд тэрийгээ дахин хийсээр байгаад нөгөөх нь автомат болоод тэгээд арилжаа болчихж шүү дээ. Тэгэхээр дараа нь чамд бодох шаардлага байхгүй болчихж байгаа. Зүгээр л автомат болчихж байгаа юм тийм. Нэг паттерныг хийсээр байгаа. Тэгэхээр нэг зүйлийг дахин давтамжтай хийнэ гэдгийг энийг дээрээ. За энд юу хийхгүй байх вэ гэдэг чинь бас байж таарна. Юу хийх үү гэдэг чинь байж таарна. Тэгээд бүгдийг нь аваад consciously эхлээд ухамсартайгаар ялгаад ямар алхамттай байх юм. За энэ дотор чи алхамтууд нь байгаа шүү дээ. Ямар алхамттай байх юм, ямар сетап байх юм, хаана орох юм, хаана гарах юм, ямар одоо хэмжээгээр орох юм, хаана стоп лоссоо тавих юм, хаана TP-гээ авах юм, хаана юу гэдэг хоёрдугаар оролт хийх юм, хаана стоп лосс цохиулаад худлаа болсон гэдгийг би мэдэх ёстой юм гэдэг бүх жагсаалтуудад. Тэрийг тодорхойлохгүй болохоор чи тодорхойлохгүй бол өөр хин тодорхойлох үү. За тэгэхээр нэг юм листтэй байж саах гэдэг байна. Тэгээд тэр лист чинь яг хаалганы бариулаас татаад онгойлгодог гэдэг шиг яг ийм дистараттай байгаа юм тийм. Энэ нэгдүгээрт байна, энэ хоёрдугаарт байна, энэ гуравдугаарт байна. Тэнгуут тархи өөрөө ойлгоход амар амархан болчихж байгаа байхгүй. Их юу гэдэг хэцүү асуугадаад юм байхгүй. Энэ дунд харин нэг юм дутах юм бол чи нэг жоох эргэлзээтэй байна гэсэн. За яг хаана стоп лоссоо тавих үлээ, хаана TP-гээ яах үлээ, хаана одоо яах үлээ те нэг юм энэ нөхцөлд гараад ирвэл би яах ёстой вэ гэдэг нэг жоох эргэлзээд эхэлчихэж байгаа те. Ямар ч эргэлзээгүй болно гэдэг нь энэ хэрвээ энэ бүрэн байх юм бол ямар ч эргэлзээгүй болчихж байгаа юм. Чи юу хийхээ бүгдийг аль хэдийн мэдж байгаа гэсэн. Мэдж байгаа юм чинь энэ дээр нэг бодоодох шаардлага байхгүй. Тэгээд энэ өөрөө автомат болох боломжтой л болсон гэж тодорхойлогддог те. За тэгэхээр би нэг энийг асуугаад байгаа нэг за энэ дээр хаана гарах юм гэхээр та нар мэдчихээн. Бас нэг юм хариулахад жоохон хэцүү байгаа юм те. Тэгэхээр яг энэ өөрөө юу гэж хэлээд байгаа юм гэхээр тэрийг тодорхойлоогүй гэсэн үг болж таарах гэдэг юм. Тэгэхээр тодорхойлоогүй учраас та нарт яг бүрийн шууд энэ дээр ингэж орно, энэ дээр стоп лоссоо тавина, энэ дээр ингэнэ гэдэг хариулт нь байхгүй л байгаа юм. Хэрвээ хариулт чинь байвал шууд бодох шаардлагагүй надад шууд хэлчих шүү дээ. Тэгээ би асууж чи яагаад ингэж бодож байгаа юм бэ? Би урд нь энийг чи хийж үзсэн юм уу? Тэгээд ингэж хийсэн чинь болоогүй юм. Тэгээ хариулт нь тодорхой болчихлоо. Тэгэхээр би жишээл за надаас жишээлбэл асууж болно шүү дээ. Энд ч баланс явж гин, энд ч gap үүссэн. Тэгээд доошогоо энэ үүссэн. За энэ нөхцөл та ямар арилжаа хийх вэсэн гэдэг ч юм уу те. За эндээс яаж орох вэ? Хаанаас нь орох вэ? Хаана стоп лоссоо тавих уу, хаана юу ч байх уу гэдэг асуултыг асуух юм бол миний толгойд автоматар байгаа гэсэн. Тэгэхээр би нэг яаж автоматар миний толгойд байгаа гэх юм хэрэг энийг нэг журнал бичихтэй, ревю хийхдээ өмнөх алдаан дээрээ тулгуурлаж байгаад харсан байх гэдэг шүү дээ. Тэгээд тэрийг нэг юм цаасан дээр зохион бүтээсэн байгаа даа шүү дээ, тэ. Энэ дээр би ийм алдаа гаргачих чи энэ дээр ингэж хийх ёстой байсан юм байна гэдэг ч юм уу, тэ. Тэгэхээр би нэг олон дахин үзсэн учраас тэрнээсээ туршлагаа аваад тэгээд тэр туршлагаа цаасан дээр бичээд за би энэ дээр алдаа гаргачихжээ. Энд ингээд rejection болно гэдээ long орцсон чинь энэ алдаа болсон. Тэгээд эсвэл бол short орцсон чинь ингээд буцаагаад гараад ирсэн. Тэгэхээр би эндээс суралцсан байх гэдэг шүү дээ. Ийм төстэй энийг би хэдэн 10 ч юм уу те 20 30 удаа үзсэн байх гэдэг шүү дээ. Ийм сетапыг. За юу болсон гэхээр энд нь орчхоор эсвэл бол энд нь орчхоор болтгүй юм байлаа. Шийдгээд ингээд алдчихсан юм байна. За ингээд failed болоод ороод ирсэн. Тэгвэл би одоо яах ёстой.
дараачийн нөхцөлийг би бас харсан байх гэдэг юм л та. Failed болохоор би хаана орох юм? Хаана гарах юм? Хаана stop loss тавих юм гэдэг ч юм уу те. Тэгэхээр энэ олон нөхцлүүдийг дахин хараад ирсэн учраас толгой дотор нэг юм стратеги зохион бүтээгээд тэр стратеги цаасан дээр бичээ тэр нөгөө нэг туршлагаасаа суралцсан л байх гэдэг юм л та. Тэгээд тэр нөгөө нэг юун дээр цаасан дээр бичсээр байгаад хаана оролт хийгээд хаана яах вэ ямар нөхцөл байх вэ гэдэг нь бүгд ингээд дахин давтагдаад байгаа учраас тэрнээсээ одоо юу гэдэг юм суралцсан гэх юм уу. Тэгэхээр та нар ч гэсэн тэр хэрэгтэй байгаа. Тэр байх юм бол арилжаа өөрөө амар амархан болох гэдэг. Нэг бодоодох шаардлага байхгүй, зовоодох шаардлага байхгүй болчих гээд байна. За тэгэхээр яг энэ арилжааны эхний энэ саяны ярьж байгаа имийг бүтээх л хэцүү. Цаашаага тэгэхээр яах вэ? Чам дөрөнчөө гараад ирчлээ. Юу хийх вэ? Хаана орох вэ? Хаана гарах вэ гэдэг нэг төрөний жигсаалт чинь гараад ирчлээ. Ямар сетап хийх вэ? Ямар сетапыг хийхгүй байх вэ ч юм уу те? Ямар нөхцөл төр би арилжаа хийхгүй байх вэ? Бүх юм чинь гарчлаа. Одоо чамд юу үлдэж байна? Чи бүгдийг мэддэг боллоо те. Хүлээх юм байна. Хүлээх л. Хүсдэг. Тэгэхээр өөр гоё ажиллаа байгаа үстэй. Бодох шаардлага байхгүй. Нэг бие хөдөлмөр эрхэлж байгаа юм шиг хурц мөрзээр ингээд нэг газар шороо ухаад байхгүй. Хүлээх л. Бүх юм чинь тодорхой байгаа шүү. Нэг тодорхойлчих юм бол энэ аюу амар болчихж байгаа үстэй. Энд чи юу гэдэг юм хэрэг энийг л хүлээх л байгаа шүү. Тэгвэл нэг тодорхойлчих юм бол чи үлдсэн насаараа энийг хийх гэдэг шүү дээ. Тэгэхээр эхний энийг тодорхойлох амар хэцүү байх гэдэг. Олон дахин алтан он туршлага суун ингэн тэгэндээ тэгээ тэрийгэ ревю хийгээд яагаад болдгоо ингэж нэлээд зовно. За тэгтээ тэр зовлон чи өөрөө явсаар байгаад бүх юм чинь тодорхой болчих юм бол эн чинь сетап болоод дөрөн болоод цаасан дээр гараад ирнэ. Тэгэл чи энийг л хүлээх л үлдээ. Тэгэхээр энийг товчлох гэж их хүмүүс үзээд тах шиг байна. Товчлох гэж үзэхдээ яаж үзэх гээд байгаа юм гэхээр надад нэг ийм юм хийгээд өгчөөч гэдэг. За би чамд гаргаад өгье. Тэгвэл юу болох юм? Чи энийг хийж чадах уу? Би чамд яг Өөрийнх нь итгэл үнэмшил тослох байхгүй учраас статик хийхгүй. Тийм нэг тэр альбом шиг чаддгүй л байлаа. Тийм байгаа. Өөрийнх нь итгэл үнэмшил нь байхгүй байгаа байхгүй. Энийг хийж байгаагүй учраас. Өөрийнх нь туршлага нь байхгүй байгаа байхгүй. Өөрийнх нь туршлага нь байхгүй учраас тэр итгэл үнэмшил гэж байхгүй байгаа байхгүй. Энийг яг хийхээр болдгийм үү гэдээ итгэхгүй байгаа. Өөрөө хийгээд хэдэн мянга дахин үздсэн хүн болохоор яах вэ гэхээр энэ угаасаа болдгийм байлээ. Би өөрийн биеэр нүдэрээ харсан. Тэгэхээр энэ итгэл үнэмшил гэдэг нэг юм зүйлийн чинь нэг онцлог байгаа даа шүү дээ. Зөвхөн би өөрөө харсан ямиг итгэл үнэмшил болгож авна гэдэг юм байна. Би өөрөө харсан туулсан сонссон юм уу те? Эсвэл би өөрийнхөө биеэр заавал энийг үзэж туулж харж сонсож ойлгосон байх гэдэг байхгүй. Хүний итгэл үнэмшилтээр тэгэхээр бид нэр ихэвчлэн явдаг болж харах гэдэг. Зурагтаар хэлж илээ. Харь гаргийнхан ирсэн гэсэн. Энэ үнэн үү худлаа яв би яаж мэдх юм? Тэгэхээр энэ худал итгэл үнэмшил гэж байж болох гэдэг тийм. Зөв итгэл үнэмшил нь яаж суух гэдэг юм гэхээр биний үдсэн туулсан би өөрөө харсан зүйл дээр би итгэхээс өөрөө арга байхгүй шин. Чи би өөрөө харсан юм чинь. Өөрөө туулж үзээд энийг сонссон юм чинь тийм. Тэгэхээр энийг ингэж арилжаа. Энэ одоо жишээлбэл ийм төрлийн арилжааг хийж болдоггүй юм байлээ гэд би хэлэнгуут яагаад гэж асуух юм бол би хэлэх гээд шүү дээ. Миний үдээс би наадах чинь 100 дахин хийж үзсэн юм аа. Тэгсэн чинь болоогүй юм. Ашигтай гараагүй юм. Тэгээ өөр нэг юм хэрэггүй л байгаа. Тэгэхээр миний үдсэн туусан зүйл өөрөө итгэл үнэмшил болж суугаад суудаг болж таарах гэдэг байхгүй. Тэнгуут яг би чамд энийг гаргаад өгчөж болж байна. Гэхдээ чамд энийг хийжсэн туршлага байхгүй учраас итгэл үнэмшил чинь байхгүй. Тэгэхээр энэ fail нэл гэж тооцогдох гэдэг юм тийм. Тэгэхээр энийг заавал өөрөөр нь хийлгүүлэх ёстой юм байна л да гэж бодсон болж таарах гэдэг. За угаасаа тэгээ дараа нь харгаж гисэн тодорхойлол тийм. Би одоо юу гэдэг зурагтаар хүн сэлж байгааг хараад би сэлж сурна гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр хүний сэлж байгааг харсаар байгаад би зүгээр л хардаг л хүн болсон болохоос яг миний би өөрөө ус руу орж үзээд тэр нэг гар мараа хөдлөж үзээд
эхлээд нэг юм самардаж үзчихэж байгаа одоо живж үзээд ч юм уу те тэгжиж л би өөрөө сэлж сурно гэхээс яг хүний зурагтаар харж байгаа одоо надад хичнээн техникийн зурагтаар хэлж өгөөд ийм байдаг шүү гэж хэлж өгөөд би тэрийг өөрөө хүлээж авах чадамж бол байхгүй юм л. Заавал өөрөө тухайн хүн өөрөө үзчихэж өөрөө туулж ижил энийг өөрийн болгож авдаг юм процесстэй юм. За тэгэхээр ер нь арилжааг харж байгаа тийм. Нэг энийг гаргаад авчих юм бол арилжаа цаашаа амар амархан болчих. Хүлээх л гэдэг юм үлдчих. Тэгэхээр нэг насны чинь ажил биелэх гэдэг шүү дээ. За тэр процесс нэлээд жоохон хэцүү явна. Тэгээд гэхдээ нэг хийчих юм бол энэ үнэхээр гоё амархан болоод цаашаа дэжиг болчих шүү. За нэг 5 минутын хэдэн минутын завсралгаа авч. Тэгээд буцааж орж байгаа хичээлээ.